Чанаргүй эмийн золиос. Дэлхийн хэмжээнд эмийн бизнес ашигын хувьд хар тамхины дараа эренблэгддэг гэх бөгөөд жилд дунджаар 1.4-өөс 1.6 их найд $10 ил зах зээлд эргэлддэг аж. Тус салбар дэлхийн эдийн засгийг тэжээгч болсон тул улс орнуудын төсвөөс давсан хөрөнгө мөнгөтэй тэр хэрээр эрүүл мэндийн салбарын гол тоглогч болж байгаа нь нууц бишээ. Монголчууд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх гэхээсээ илүүтэй эм шүтсэн тэрнийг хэрэглэгч орон тул энэ бүтээгдэхүүний нийлүүлэлт үн өртгөөс үргэлж хараат байсаар ирсэн. Халдварт болон халдварт бус өвчний тархалт хит өндөр, ялангуяа хавдар болон зүрх судасны эмгэг үүнээс шалтгаалсан нас баралтаар дэлхийд тэргүүлж буй. Тэгсэн мөртлөө зөнгөлн тохиолддог өвчнүүдийн үед өргөн хэрэгэлдэг эмийн чанар үйлчилгээ маш муу, аюулгүй байдал нь айлэрт алдагдсан. Улмаар лабораторийн шинжилгээний чадамж хангалтгүй, онлайн борлуулалт хяналтгүй гэх мэт бодлого тогтолцооны гажуудлаас үүдэлтэйгээр манад эмийн бизнес цэцгэлэн хөгжөөд удаж байгаа нь даанч эмгэнэлтэй. Эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийн түүхийд биологийн идэвхт бүтээгдэхүүн онцлогыг улсын бүртгэл заавал бүртгүүлэх бөгөөд хүчинтэй хугацааг сунгах үед эдгэмжлэгдсэн лабораторид дахин шинжилүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь эмийн хүчинтэй хугацааг сунгах бүрд шинжилгээнд хамруулнаа л гэсэн үг шүү дээ. Тэгвэл 2024 онд хийсэн хяналт судалгаагаар үндэсний үйлдвэрийн 561, импортын 1170 эмийн дээжийг шинжилэхэд олон тооны эм чанарын шаардлага хангаагүй лээ. Тодорхойлбол үндэсний үйлдвэрийн 105, импортын 74 эм стандартын бус байгааг уг шинжилгээгээр илрүүлсэн юм. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд хөнгөлөлттэй өмнөр олгодог эмүүдийг зах зээлийн ханшаас 10-аас 20 дахин нэмэгдүүлсэн дүнгээр худалдаж байсныг аудитын шалгалтуудаар илрүүлсэн байдаг. Түүнчлэн ижил нэр төрлийн хэрнээ үйлдвэрлэсэн улс нь ондоо эмүүдийг даатгалаар хөнгөлөлттэй худалдахдаа үнийн тариф нь харилцан адилгүй байхаас гадна чанар нь маш муу байдгийгч хэрэглэгчид шүүмжилсээр ирсэн. Эдгээр шалтгаанаас үүдээд иргэд даатгалаар хөнгөлөлттэй өмнөр борлуулдаг эмийн чанарт итгэл алдарчээ. Тэд чанартай сайн эмийг хаанаас ямар шалгуураар сонгохооч мэдэхгүй байна. Энэ талаар хэлж зөвлөдөг мэрэгжилтэн ч бараг алга. Эмийн чанаргүй байдал үнийн хөөрөгдлөөс болоод байнгын эм хэрэгэлдэг архаг хууч өвчтэй хүмүүс санхүүгийн дарамтанд орж эрүүл мэндээрээ ч давхар хохирсоор байгаа юм. Даатгалын хөнгөлөлт нэрээр халахвчилсан үндсэн өртгөөс олон арав нугалсан үнээр зарж буй эмийг иргэд цаашдаж худалдан авсаар л байх уу? Төр засгаас эмийн үнд нэн яаралтай хяналт тавьж бүртгэл чанарын тогтолцоог сайжруулж ил тод болгохгүй л ядарсан ард иргэд чинь туйлдж гүйцгэнэ. Ядаж өргөн хэрэглээний эмийн үнийг бодлогоор зохицуулж чанарт нь анхааран лабораторийн шинжилгээ тайланг олон нийтэд нээлттэй хүргэдэг болъё. Түүнчлэн цахимаар худалддаг их усүр нь тодорхойгүй эм биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн сүлжээ сувгийг хааж тусгай зөвшөөрөл олгох, үндэсний хэмжээнд лабораторийн чадварыг нэмэгдүүлэх гэх мэт дорвитой өөрчлөлт шинжилэл хийхгүй л бол бүх нийтээрээ чанаргүй эмийн золиос болоод дуусч мэдэх юм.